Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ орой минь төргий. За өнөөдрийн нэр уурхай ясуур нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хийлч байгаль маань хүрэлцэн ирсэн байна. Байгальд орой минь төргий. Орой минь баярлаа. Санаандгүйгээр их сонин нэртэй бас сонирхолтой нэвтрүүлэгт ирсэн мэт юу гэдгийг харжлаа. За ямар ч сан таны талаар бол мэдээллийг цуглуулсан их мэдээлэл алга нэг худлаа айхтар тийм сенсацтай янз янзын нэр холбогдсон залуучуудын нэр холбогдсон ингэсэн тэгсэн шоуцсан нэтрикс юм алга. Тэгэхээр ер нь бол их нам тайван зүгээр нэг сайхан ярилцлагын нэвтрүүлэг болж байна өнөөдрийн дугаар. Урд нь бол хүмүүс маань ороод дандаа үнэн худлыг дэнслээ те үнэн худлаа гэдэг юм бол та бүхэнд бол яг уран бүтээл тэгээ бас нэг таны хэлсэн ярьсны чинь бас нэг дэнслэх нэвтрүүлэг болж байна. Тэр утгаараа бас шинэлэг нэвтрүүлэг юм уу да. Шинэлэг оролцогч шинэлэг оролцогч. Тэгээ нэвтрүүлгийн зочин болж байгаа юм шиг байна. Гэтэ яг тэгээд миний хувьд гэх юм бол харьцангуй бусад уран бүтээлчдийг бодвол их даруухан амьдарч 50 амьдарч яваа. Яагаад даруухан 50 байгаад байна? Яагаад хүмүүс сайтынхаа яагаад таныг онцолж нэг хайхтар бичихгүй байна? Гэхдээ тэгэл хүний онцлогоосоо шалтгаалах бах та. Би ч тэгээд угаасаа нэг тийм олон нийтийн ер нь баар цэнгэнд яг залуухтай явдаг гэсэн. Одоо хөшөрсөн. Гэхдээ заавнаас шалтгаалаад тусаарч нэг 20-21 нас ирдэг ч юм арай өөр. Яг одоо бол харьцангуй бага. Тэгээ ер нь юмд оролцох нь их бага байдаг гэж магадгүй. Тэгээд ер нь аль болох юмд өртөөд байх нэг сонирхолтой биш. Ер нь одоо энэ нам гүм амьдрал дуртай нөө эсвэл хүмүүс ч нэг намаа яагаад бичихгүй байгаа юм бол доо ч юм зарим хүмүүс бүр мөнгө төрөв төлж бичүүлдэг гэж ярьдаг. Миний хувьд бол тийм сонирхолтой биш. Яагаад гэвэл чи миний мэрэгжил би ажиллал хийж байгаа. Тэгээд бусдын дураар өгөөш нь болоод тэгээд элдв янзаараа хилүүлээд босон маллаг худлууны юмар өөрөө өөрийгөө бүжүүлэх ямар ч тийм сонирхол байхгүй учраас айл болох. Өөрөө хүн зөв байх юм бол хүмүүс зөвлөд. Тэгээд буруу байгаад хүнд ямар нэгэн байдлаар буруу сэтгэл төрүүлэх юм бол хүн бас тухайн ойлголтаараа бас бичгэлэх хэл та. Гэхдээ би одоо тийм туйлын төгс хүн бас биш. Гэхдээ магадгүй одоогоороо нэг янз бүрийн юмд нэг оролцолтой тэгэж хүсдэггүй. Тийм байна. Таны талаар материалууд ер нь ховорхон байна. За тэгээ ямар ч нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд нэр бол угсаа ойлгомжтой. Нэр уурхаар ясуугар гэхээр мэдээж бас нэрний талаар нэг бодлоо хэлээч юу. Харин нэр уурхаар ясуугар гэж ямар ч уран бүтээлч бай одоо нийгэмд бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа ч юм уу. Одоо хүмүүс тэр хүнийг даган дуурайдаг, хүүхдүүд одоо тэр хүнээс суралцдаг ч юм уу. Бүх төрлийн төвшөнд гэх юм бол хүн мэдээж эн чинь манай ардын одоо зүрц зүг. Тийм учраас энэ бол маш их нөлөөтэй. Тэр ч утгаараа хүний нэг нэр муудсан байхад бол цааш та мэдээж бүхэл юмн дээр нөгөөтг нь даравч далдайж боловч бултайж гарч ирдэг. Тэгэхээр яг уран бүтээлчдийн хувьд гэвэл танаа нэвтрүүлгийн зочноор оролцвол их зүгээр юм байна. Бид нарыг бас зарим тохиолдолд ойлголтын зүрхнээс болоод янз бүрээр буруугаар ойлгосны үндсэн дээр бичих тийм байдаг. Тэрийг залруулах бас боломж олдож байгаа нэг давуу тал юм болов гэж бодож байна. Тэгэхээр найз нөхөд таньдаг найз нөхдөйгээ те манай нэвтрүүлэг өрөөгөө манай нэвтрүүлэг үйл хаалга үргэлж нээлттэй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол их буянтай нэвтрүүлэг хийж гин гэж бодоод байгаа шүү дээ. Хүмүүсийн нэр төрийг одоо үнэхээр бичигдсэн. Тэгээд нөгөө ард түмэн маань бас буруугаар хүлээгээд авцсан. Тэгээ бодцсон байхад тэр хүн өөрийг нь ураад амнаас нь сонсноо гэдэг чинь бас нэгтлийн буянтай ажил юм болов. Тий яг тухайн ямар нэг сэтгүүлчч бай, уран бүтээлчч бай, ойлголтын зүрхнээс янз бүрийн асуудал үүсдэг байх л та. Сэтгүүлчч гэсэн бас өөрийнхөө ажлыг хийж байгаа. Аль алийг буруутгах болохгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондох гарсан зөрүүгөл одоо танаа нэвтрүүлгээр залруулж байна л гэж байна. Тэрнээс бол хин нэгнийг буруутгах гадаагаадаа бас биш бах тий. За, хоёулаа ажилдаа оръё. Мэдээлэл рүү оръё. За. Болор эдлийн дэлгүүртэй хийлч байгалийн тухай 24 шиг баримтаа гэсэн байна. За. Очрох үгийн байгаль хөгжим бүжгийн коллеж Суйсын гоцлол хөгжимчин хийлч мэргэжлэр төгссөн 6 настайгаас хийл хөгжим тоглож эхэлсэн гэсэн байна. Үнэн үү? Үнэн. Гэхдээ би дараа нь дахиад санхүү эзэн дэд сургалт төгссөн шүү дээ. За. Нэмж хэлэхэд. Нэмж санхүү эзэн дэд сургалт төгссөн. 2 дэд сургалт төгссөн гэсэн үг юм. Тийм. Гэхдээ би санхүү эзэн дэд сургалт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Тийм. Ерөнхийдөө соёл урлагийн салбарын менежментийн чиглэлээр илүү яг суурь нөгөө урлагийн хүн учраас тэрэн дээр нэмээд холбож байна гэсэн.
Ерөнхийдөө ингээд мэдээллүүд бол маш их байна. Таны 24 таны талаар мэдээлэл байна. За энэ бүхнийг дурдвал бас нэвтрүүлгийн цаг өрөхгүй. За дараагийн мэдээлэл рүү оръё. Хийлч байгаль оюутан боллоо гэсэн байна. Ааха. За энэ их гой зураг юм. Та нэгээс хальт харахад бас нөгөө топ модель од гэрэлтэй бас их төстэй харагдах юм тий. Гэхдээ одоо төстэй гэх юм цаашаа яг нэг тийм адилхан юм байхгүй. Магадгүй би зүгээр бодохдоо нэг юм зүгээр нэг юм хүний нэг юм өнцөг байдаг шүү дээ нэг юм гэдэг. Хажууд шаарсан тий. Ямар нэг өнцгэн тгий санагддаг юм уу? Тэгэд их олон хүн зүгээр асуудаг юм. Тэгээд туш сайхан эмэгтэй. Тэгээд хэрвээ тийм сайхан хүнтэй төстэй харагддаг бол баярлалаа бас. Гэхдээ би бол өөрийгөө яг тэгж боддгоо зүгээр нэг тийм өнцөг байж магадгүй хүмүүсийн тий геометрийн дүрслэл гэдэг шиг хүний бас нүүрэнд өнцгүүд байгаа шүү. Тэр талаар л. За ер нь хальт харахад бас нэг зүгээр төстэй л харагдчихтай. Хажууднаас ч харж байгаа ч юм уу тий. Их мэтлэн. За оюутан болсон гэж юм. Юу яагаад оюутан болчих вэ? Яг одоо оюутан докторантаа хамгаалахаар сурч байгаа гинэ санхүү эдийн засгийн дээд сургуульд. Ааха. Тэгээд тэрэгжил бичсэн байна. Суйсыг төгсөөд тэрээр саяхан санхүү эдийн засгийн докторантаар хамгаалахаар сурч байгаа юм аа. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй тэрээр саяхан бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 3 дугаар сарын 16-нд төгөлдөр хуурч оюун гэрэлтэй хамтарч The Best of Classic тоглолтын үргэлжлэлийг хийхээр төлөвлөд байгаа ажээ гэсэн байна. 3 сарын би 30-нд тоглосон оюун гэрэлтэй хамтдаа. Бас нэг тодорхой хэмжээнд сонгодог зохиолууд тоглосон. Тэгээд суйс төгсөж шууд бас орсон юм бишээ. Суйс төгсчөөд би хөөх миний фэйсбүүкийн зэрэгнээ заасан шүү дээ. Санхүү эдийн засгийн дээд сургууль оюутны үнэлэх байна тий. Докторант мөн тул үнэлэх нэгдүгээр курс гэхдээ би дөнгөж судлаач гэсэн үг л дээ. Тэгээд чи шууд орохгүй шүү дээ. Тэгээд мастера би өөрөө юун дээр санхүү дээрээ хийчээд тэгээд сургуультаа буцаад доктортаа эргэж орсон. Тэгээд миний доктор болох хараа болоогүй судалж хийх юм их байгаа шүү. Тэгээд зарим газар бас доктор гэсэн байлээ. Би өөр хичээд байгаа нь тэгээд ямар ч гэсэн доктор болохын төлөө явж байгаа. Тэгээд дөнгөж эхэлж байгаа учраас дахиад 2-3 жил байгаа. Угсаа нэг тийм яарахгүй байгаа. Сайн юм хийл гэж бодож байгаа. За дараагийн мэдээлэл. Судлаач бас. За яана ямар хийж байгаа хувийн зургууд. За үзэгчдээс нь хувийн зургууд үзэж байна. Энэ фэйсбүүк дээр тавьсан зургууд уу? Энэ одоо тийм л энэ нөгөө фэйсбүүкийн өөрийн нөгөө профайлаас л. Тэгээд айгуу би тэгээд зарим тийм зургуудаас үлдэн татаад авчихсан шүү дээ. Энэ зургууд ч одоо фэйсбүүк дээр байгаа юм. Одоо байхгүй хаа. Тэгээд олонний хүртэл болцсон л байна да. Яана ямар мохоо юм бэ? За энэ хаана авахсан зураг вэ? Бас л яана. Энэ ёо Бали арал дээр. Бали арал дээр. Тийм тэгээд найзуудтайгаа шинэ жилээ өнгөрөөсөн. Тийм тэгээд тэр зургийг мал тавьсан байна да. Одоо яадаг л. Би нэг тийм ууг нэг хувц ундраа амсал үсгэн шалтан зураг тавих туйлын дургу. Тэгээд хизээш тийм зургийг авахгүй. Тэгсэн чинь нэрэ чамтыг тавьсан байна. Харин тэгээд одоо аяг хэцүүдэлтэй юм аа. За 3 охиныхантай байгаа зураг байна тий. Тийм энэ тэгтээ жоохон онцгүй юм тий. Гөө одоо тэгээд хүний одоо чөлөөтэй болчтой фэйсбүүк гэдэг чинь тэгээд хин дуртай н ороод нэг зургийг аваад янз янзын мэдээл бичдэг. Нэвтрүүлгээр орсон зочд болгоныг л дандаа фэйсбүүкийн зургийг аваад хажууд нь гэрчиг тавиал бичдэг болсон байна. Тэгэхээр одоо би л өөрөө ийм зураг тавьсан миний л бүр болж таарч байна та. Харин тий. За дараагийн мэдээлэл рүү байна. За хөшиг хаагдах тэр мөчөд тайзны ард асгартлаа байлсан гэсэн байна. Тэгсэн энэ 2012 оны 1 сарын 27-нд би дөрийн театр дээр тоглосон. Тэгээ дөр бичгийн эрдмийн театрын симфони арил хөгжмөнтэй Монголд нэг сүүлийн бараг олон жил тоглогдоогүй Брамсын хийлийн концерт тоглосон. Энэ нь ер нь дэлхийн өндөр чансаатай одоо мэрэгжлийн хөгжимчдийн уралдаан тэмцээнд тоглогддог ийм том бүтээлтэй. Тэгэд намайг нөгөө энийг авахлаар хүмүүс чи ямар амиг зөрөгтэй гэдгийгсэн. Тэгэд би ч аяг их зөрөгтэй юм байлээ. Тэгээд нөгөө яг тоглолт дуусан тусал өөрийгөө их төгжсөн юм шиг байлаа. Айгүй хүмүүстэй 50 байна шүү. Битэн сандраарэ. Ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү гэл. Тэр болгоноосоо их ингээ айгүй хомигдсан байж аал яг оркестртэй тоглолт дуусаад хөшиг хаагдал туулаа ах шараалт гэсэн чинь молодец гэсэн чинь бэст нэрээ гэл байсан. Амар хэцүү байсан. Гэхдээ ер нь нэг тийм нэг тайзан дээр өөрөө ганцаараа орой гэл амар олон цаг үеийн хөгжмийн зохиолчдын хөгжмийг тоглоно. Тэр болгоноос өөрийгөө гарна бэлтэн гэдэг чинь аюу хэцүү тий. Баах тоглож байгаад
энэ ч Жансан нарав тоглох хоёрын хооронд маш том зүрх байгаа штэ. Сэтгэл зүгээ бэлтэн Монгол одоо сэтгхүүнд орно юу гэдэг чинь ордны бүжиг тоглож яснаа чулуун тоглох хоёр гэл ингээл аюу хэцүү. Тэгээд маш хүнд байсан. Тэг ямар ч сан сэтгэл хөдлөлийг бол хөшгөний ард гаргасан юм байна тийм ээ. Тэгсэн чинь тэгээд нэлээд удаа байлсан шүү дээ. Нэггүй тэгээд хэдэн минут тэр ингээл гараал байсан. Тэгэл нөгөө хүмүүс ингээл тайзны араар цэцэг барайл гарч ирэх тусна харсан хүн болгоно харуул байлаа. Харин нэцтэй одоо бас л амьдралд үлдэх бас нэг торгон агшнуудын нэг л болж. Би одоо мэдгүй би дахиад тийм олон том зохиолыг дахиж нэг тайзан дээр тоглоно гэж одоо нэг дахиж тийм зориг хүрхгүй байна. Яг үнэндээ. Зоригтой гэсэн зоригтой л. Яг нөгөө тэгж бодохоор энэ тэгэд магадгүй миний бүхэл амьдралын туршид их том түүх үйл явдал болж тодоор үлдэх байх гэж боддөг шүү дээ. За дараагийн мэдээлэл. Хийлч байгаль жүжигчин болов гэсэн байна. За кино тоглоод байна уу? Одоо миний жүжигчин болно ч гэж байна. За Монголын үндэсний телевизийн олон ангит босго тотго киноны хийлч бүсгүй туулын дүрд хийлч байгаль тогложээ. Хийлчин Бачулуун хийлч туул хоёрын хайр сэтгэлийг харуулсан энэхүүг хэсэгт Москвад учирсан амьдралын эрхээр тус тусын замаа салан явж байгаа тухай өгүүлдэг гинэ. Тэгээд энэ кинонд тоглосон гэж Хилийн цэргийн түүхт 80 жилийн ой зориулсан бүтээл. Энэ тэгээд одоо нэг хүмүүс та нөгөөч очиргож үжиж болчихлаа гэж бодоод. Нэгдүгээр гэх юм бол би бол жүжигчин биш. Жүжигчин бол болоогүй. Хоёр дахь юм бол би энэ кинонд туслах төр бүтээсэн. Энэ маань өөрөө бүхэл бүтэн одоо түүхт 80 жилийн амьдралыг 3 хүнээр төлөөлүүлж тий гээд өвөө, аав, хүү 3 амьдралыг харуулж байгаа. Тэгээд миний хэсэг бол голтно. Тэгээд би бол одоо аавын дурлалт бүсгүй хийлч туул. Тэгээд зүгээр энэ хэсэгт бол энэ бол нөгөө 60 ангитай том кино маш их уран бүтээлчд оролцсон. Би зүгээр туслах дүрлэл бүтээсэн тийм айхтар том юм болохгүй. Гэхдээ миний хувьд гэх юм бол анхны кинонд оролцсон ийм ажил байсан. Тэгээд маш хэцүү байлээ. Тэгээд энүүгээр жүжигчдийн одоо ур чадвар, жүжигчин хүний онцлогийг би бүр жүжигчдийг илүү их тийм хайрлах юм одоо хүсэл одоо өгдөг чинь хайрлах тийм мэдрэмж ингэ төрсэн. Тэгэд ямар их том агуу мэрэгчл вэ гэж бодогдчихсэн. Тэгэд яг жоохон миний хувьд бол жоохон текст олонтой тэг нөгөөдг нь мартчих гал. Тэгэл нөгөө 70-аад оны хэсэг болохоор чи нөгөө шууд одооний ингээ үгээр яриад ээж болохгүй жоохон тийм байсан. Тэгэд ямар ч гэсэн мундаг уран бүтээлчд намайг тоогоод тэр бяцхан боловчиг хэсэгтээ намайг оролцуулсанд их баярлаа. Тийм баярлаа. Тэгээ тэрнээс бол жүжигчин болоогүй. Гэхдээ би өөрийгөө аюу шинээр нээсэн ч та. Одоо энэ кино гарснаас хойш тэгэл байнга киноны урилга. Одоо тэр нь байнга ирэх бах та. Яг гоо гэхдээ би өөрийгөө хизээч чадахгүй байх гэж зүгээр бодсон эхлээд. Гэсэн чинь бас тийм ээ. байна. Байна гэж тий. За дараагийн мэдээлэл рүү оръё. Нилээн сайн ослаад байгаа. Хийлч байгаль би гунигтай аягч гэгээлэг болгоод тоглолцдог гэсэн байна. Энэ уугнч би яг ч бас ингэж хэлээг юм аа. Тий. Би яг нөгөө их өөдрөг үзэлтэй. Тэгээд дандаа л сайхан юм бодож байдаг. Яг ингээл бодрол модрол гээл аянууд байдаг шүү дээ. Одоо бодол модл гээл хүч мөд жоохон гунигтай. Тэгэхээр би тэрийг нөгөө айгүй ингээд гунигтайгаар бодож тоглохыг хичээдэггүй. Дандаа сайн сайхныг төсөөлж, сайн сайхан үедээ ч гэсэн хүн амхан хөгжим сонсч болно шүү дээ. Тэр утгаар нь хэлсэн. Тэгээд ер нь би ийм жоохон гунигтай ч юм уу, жоохон амьдралын хэцүү юмыг харуулсан ч юм уу, тиймэрхүү юм жоохон дургу айл болох уран бүтээлээр гэгээлэг юмыг харуулахыг хичээдэг. Тэр утгаараа л хэлсэн байна тий. Нөгөө одоо нөгөө үхрийн ордныхан ч асар өөдрөг хүмүүс шиг тий. Унна гэж байхгүй. Унвал харин сэтгэлээр их ундаг хүмүүс шүү дээ. Сэтгэлээр унна л та гэхдээ тэгэл босол ирдэг шүү дээ. Босол ирдэг. Тий. Айгу нөө өөдрөг сэтгэл чинь ингээд буцаагаад чамаг ингээ айгу хурцтай татаж ирдэг байхгүй. Би бол тэгэл аль болох юмыг их тийм хайж чаддаг хүн л дээ. Чи тэгдэг үү? Хоёлоор нөхөр ордомж байгаа ярих юм уу? Тий. Ер нь тийм үү. Ер нь их эмзэг эмзэг тийм хүмүүс байдаг үстэй. Тэгээд айгу тийм зоригтой, тэгээд айгу өөдрөг. Ер нь бол байна. Сайн. Тэгтээ айгу сайн нөө ихэнх зурхаан дээр өхрийн ордных их
дууга мууга гэж байдаг. Миний дууга биш. Дууга биш. Тэр дууган байдаг л бахал та. За За дараагийн мэдээлэл рүү оръё. Байгаль надад үнэнч шудраг залуу таалагддгаа гэсэн байна. Тийм үү? Үнэнч шудраг залуу. Бас яг ч шууд ингэж хэлэх үлдэг. Зөвхөн нэг залуучууд эрэгтэй хүний тухай л ярьж ирсэн. Тэгэд энээс л энэ чи хинээтэй юм болсон юм аа. Тэгэд яг нөгөө эрэгтэй хүний хувьд гэх юм бол би зүгээр худлаа ярддаг эрэгтэй хүн өөрөө өөрийнхөө үн цэнийг ингээд шууд унгачдаг. Тэр нь одоо эр хүн гэдэг тийм гоё агуулгын айгу мухаа эвдчихдэг гэсэн санаагаар тий. Тэгэд шудраг гэдэг чинь бас мэдээж одоо юу гэдэг чинь би жоохон бүдүүн байлаа гэхэд байглаа чи шууд бүдүүн юм а гэж хэлж байгааг би хэлээгүй шүү дээ тий. Одоо яг амьдрал дээр юм хүнд гай болохгүйгээр юм гоё шудраг лигснээс хэлждэг. Тийм гэхдээ тэр мэдээж мэдрэмжтэй тий. Мэдрэмжтэй. Эмэгтэй хүнд тэгж хэлж болохгүй тий чи тарган байна гэж хэлж болохгүй тий. Тэгэхээр арай өөр талаас нь нөгөө сүүлийн үед яг зүгээр эрэгтэй хүмүүс жоохон эр хүнийхээ нөгөө үнэлэмжийг унгаах тийм жижигэн үйлдэлээр өөрийгөө өнгөдүүлээд байдаг болсон болов гэдэг утгаараа тэгж хэлж байгаа шүү тийм. Тэрнээс бол мэдээж тэгэхээр худлаа юм яриад таалагдахгүй л гэсэн үг. Найз залуу. Найз залуу байхгүй шүү дээ. Байхгүй. Ганцаараа л явдаг юм. Ганцаараа л надаахан да. Ганцаараа. Найз залуу байсан уу? Байсан. Байсан. Яагаад болчих вэ? Үгүй тэгэл таарахгүй. Таарахгүй. Хэдэн жил болов? Өө тэгэл сайн байсан. Яг хэлээч хэдэн жил болсон? Гэхдээ би нэг залуутай найзалж ирсэн нэг 2 жил мэл найзалсан. Тий. Тэрнээс өмнө дахиад байсан уу? Би угаасаа нэг тийм олон залуутай найзалж байгаагүй. Байхгүй. Надад нэг тийм түүх, айхтар тийм түүх байхгүй. Тий. Угаас нэг хувь хүнийх нь үзлээс шалтгаалдаг ч юм байна. Нэг залуу л байсан. Нэг найз залуутай байсан. Нэг яг удаан хугацаагаар байсан тий. Ер нь байгаль гэдэг хүн өсөөл өдийг хүртлэхэд нэг л залуу байсан гэсэн. Би яг тэгж хэлээ. Би яг удаан хугацаагаар байсан нэг залуу байсан. Удаан хугацаагаар бас жоохон төр зур хугацаагаар байсан юм уу? Би чи 28 настай шүү дээ. 18-тай биш. Тэгээд хүний амьдралаас эрэгтэй хүмүүс тохиолдсон шүү дээ. Гэтэ ер нь тийм олон биш харин нөгөө нэг надад тийм айхтар түүх нэх байдаггүй. Одоо бол найз залуутай болъё гэсэн бодол ер нь байна уу? Байж л дараач тийм. Үгүй яг ингээл болъё гээл гэсэн үг шүү дээ. Одоо болъё гээл чи ингээл дэлгүүрт ороод ягаан өнгийн цам сайж авч ирсэн. Үнэхээр тэр чи олдохгүй хахад за энийг авчиадаа гэж авдаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан үнэхээр таараагүй хахад чинь таарал зүнтэйгээ за би ганцаараа хамчдаа за хойлоо найзлах гэхгүй шүү дээ. Тэгэхээр яг тааралтаагүй тэгэд үнэхээр тааралдаад би чинь дурлж мурлал эхлүүл бас тэгэл юмыг яаж өгдөг болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгтээ ер нь бас битүүхэндээ ер нь ажлууд болчихсон гэсэн бодол байж л байц тий. Үгүй нэг тэгж бас бодохгүй байна. За манай үзэгчид бол үзэж байгаа. Нэг сайхан бүсгүй байна, найз залуу байхгүй байна. Тэгээд үнэн шудраг залуу таалагдгаа гэдээ энд бичсэн байна. Ер нь яг эрэгтэй хүн ер нь эмэгтэй хүн одоо байгалийн нүдээр ямар эр хүн таалагддсан бэ яг одоо энэ дэр бичснээс өөрөөр гэх юм уу эр хүн нэг ийм байвал тэг миний одоо найзлах залуу нэг ийм байвал гэх. Бид нэг хүний ийм тийм гэдэггүй. Зөвхөн яг уу энэ нэг ярилцлагын сүсгэлтүүлүү нэг байт юм аа. Нөгөө би тэгсаахгүй яг ингээд одоо юу гэдэг чинь те. За одоо нэг юм алаг нүдтэй, өтгөн хөмсгтэй ямар шанаатай ч гэдэг ингээл залуу бай. Гэл би өөрийгөө хаач те. Тэгэл хажуугаар өнгөрж явж байгаа юм хүн харахгүй ч гэдэг юм. Би ер нь нэг тийм өөртөө тийм амар юм дүрм зохиох дурггүй. Тий. Дүрмээс заримдаа хальжиж хүн эргэн тойрны амьдралын баялаг юмыг олж хардаг шүү дээ. Тийм учраас тэгснээрээ илүү өөрийгөө илүү хаачих юм болов уу гэж боддөг. Эрэгтэй хүний хувьд гэх юм бол түрүүлсэн шүү дээ. Надад би нэг ийм тийм гэхгүй бүдүүн нарийн тий мөнгөтэй мөнгөхгүй боловсралгүй гэдэг биш. Хүн хүнээрээ байгаад дээрэс нь эрэгтэй хүн чинь мэдээж эмэгтэй хүнээс ялгаатай нь ялгаатай зүйлүүд байгаа шүү дээ. Эмэгтэй хүнээс өөр эрэгтэй хүнд байдаг шинж чанаруудаа л алдаагүй хүнд би дуртай. Одоо тэр нь одоо хэлсэн шүү дээ. Мэдээж одоо юу гэдэг чинь тог тасарлаа гэж бодоход эмэгтэй хүн айдаг бол эрэгтэй хүн арайж байгаа өөрөө гэдэг шүү. Гэх юм чинь нөгөө эмэгтэй хүнд байхгүй мөн чанараа хадгалж үлдсэн эр хүнд л би дуртай. Эрэгтэй хүнээрээ байгаа хүн. Өндөр нам өргөн бүдүүн бол нэг сонирм биш. Тий. Тэгээ одоо чинь сэтгэл тий сүүлийн үед чинь жоохон тэг санагдаад байгаа шүү. Юу гэж? Залуучууд чи
жоохон эмгтээлэг дүү болоод байгаа юм да гэсэн бодол хаяа зөрсгийж байдаг юм гэдэг. За яг хөө бас дандаа залуучууд Бос тийм нэг байгаа хөө. Зарим нэг. Тэгэд энэ нь битээ олон болчихосэ. Тэгээд би бол тэр нэг солонгос кино мөн үзэж байгаатай л холбоотой байх л та. Одоо мэдгүй тэгээд солонгос кинонд чинь бас сайхан залуу байж л гэдэг ш тий. Гоё. За тэр хүмүүсийн амьдрал одоо бидэнд ямар амгаах вэ тий. Тэгэхээр би бол тийм эрэгтэй хүнээрээ байгаа эрэгтэй хүнд л дуртай гэсэн үг. Эрэгтэй хүн бол эрэгтэй л байх хэрэгтэй. Эрэгтэй л байх хэрэгтэй. За. Ганц би өсгөө ингээд ийм сайхан өсгөө ганцаараа яваад байхэр бас сонирхолтой шүү. Жохон ингээл зам зөрөл байгаа байхгүй та. Зам зөрөл тэгж байгаа л. За. Залуу хүнд ямар их боломж олддгийг үзэх бүртээ мэдэрдэг гэсэн нэг юм яриа байх юм. Киноноос кино үзэх дуртай. Энэ нөгөө кинонуудын тухай асуусан юм аа. Тэгээд ямар кино дуртай? Би өөр нь киноны хобби. Гэхдээ ихэвчлэн гадаад хэл дээрх одоо Оскарын наадмаас гадаад хэл дээрх киноны шагнал авсан кино би их үздэг юм санаа. Тэгээ жоохон тийм амьдрал харуулсан, бодит амьдралаас сэтгүүлсэн тийм кино дуртай. Учир зүггүй дайн байлдаантай фантазтай тэ өөр гайрыг майрыг тэ эсвэл нисдэг хүмүүндраа би ер нь нэг тийм юм дуртай биш. Тэгээд илүү тийм бодит юм дуртай. Тэгээд тиймэрхүү кинонууд их үздэг. Өчигдөрхөө хүртэл би Facebook дээр шеэрлсэн нөгөө 2006 онд Оскараас гадаад хэл дээрх кинон дээр киноны төрөлд одоо ялсан гэж хэлээ тий. Тийм зүүн Германы тагнуулын тухай тийм их гоё кино байдаг. Тиймэрхүү төрлийн кино үздэг. Тэгээд энэ дээр яг нөгөө би миний хэлээдсэн кинонууд гэсэн чинь айгүй тийм хүмүүсийн мэдхгүй кино айгүй их байсан. Би одоо үзчих Ираны одоо Children of Heaven гэдэг кино, тэгснээр санаа Итали найруулагчийн кино, тэгснээр Франц кино гэдэг их тиймэрхүү кино их үздэг. Тэгсэн чинь ихчээ та ингээд хүмүүсийн их мэддэг кинон дундаас таны ингээд сэтгэлд үлдсэн кино гэхээр би нөгөө Орсын мэдээж кинонууд дуртай. Одоо бидний үздэг. Тэгээ энэ дээр бол би нөгөө Москва нулимсан дургу киноны тухай ярьсан юм. Тэгээд тэр киноч үзэх болгонд уйдахгүй ягаад ч нөгөө киноноос алдааг хайж болдог бол тэр киноноос илүү би энэ дундаас ямар зүйлийг өөртөө авахгүйгээр орхигдуулж үлдсэн юм бэ гэж илүү хармаар санагддаг. Тэгээ нөгөө би чи илүү юм дайчин байх хүсэлтэй. Тэгээд тэр киноноос илүү би хүчтэй ах хэрэгтэй шүү гэж айгуу тийм өөртөө гоё мэдрэмж авдаг шүү дээ. За. За нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлөгдөх гэж байна. За та хоёрын ярилцлага бол их л даруухан нам гүм сайхан болж байна. Гэхдээ чи тэгээд яг хоо нэвтрүүлгийн нэр хугарахаар яс хугар гэд байна л да. Их сонирхолтой яг нөгөө үндсэн чиглэл нь үүд чинь чамаа хүмүүс одоо энтэй явуулсан гэж байна штэ чи яг явсан юм уу гөөмө гэх гээд штэ тэ. Тэгэхээр яг хоо тэгээд над шиг бас хүмүүс маш олон байгаа уран бүтээлчд. Тэгээд заавал тийм гэлтгүй янз бүрийн хүмүүсийг оруулж ирээд гоё. Одоо асуултан дээр тулгуурлаад дотоод хүнийг бас гаргаж ирж байгаа учраас сайхан оо байгаль гэж үзэгчдийн хувьд ямар бүсгүй байдаг юм бэ гэдгийг л таниулж байна л да тий. Тэгэхээр бас найз залуу ярьлаа, бас амьдрал аав ээж чинь ярьлаа тийм ээ. Тэгэхээр оо байгаль гэдэг хүн бол нэг ийм хүн байна гэдгийг л өнөөдөр нэвтрүүлэг манаас харуулж байна. Тэгээд яг гол зарчим маань бол сайт дээр бичигдсэн янз янзын мэдээллийг тулгуурлаж ярьж байгаа. Гэхдээ таны талаар тэр залуутай тэгсэн байна, нэгсэн байна, тэр шоу үзсэн байна, нэгсэн тийм бол алга. Тий. Тэгэхээр их даруухан сайхан нэвтрүүлэг болж байна. За. Хамгийн сүүлийн мэдээлэл за хийлч байгаль Чехэд төрүүлсэн чингүүнийг урамшууллаа гэсэн байна. За энэ хийлч юу л да жил болгон оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн гала концерт болдгийн Виртуоза академиас хийдэг. Тэгээд 3 жилийн өмнөөс эхлээд би өөрийнхөө зүгээс өсвөрийн залуу одоо утсан хөгжимчдийг дэмжихээр шийдсэн. Тэгээд би тийм айхтар өөрийн зүгээс тийм айхтар тийм баяччаад байгаа даа биш. Зүгээр бидний нөгөө нэг сурагч байх үед ямар хөшүүрэг хэрэгтэй байдаг гэсэн бэхээр яг юм нарийн мэрэгчл учраас айгүйх мэрэгчлээ хаях хандлага маш их байдаг гэсэн. Манай анги жишээлбэл 18 хийлийн анги орчвол бид нар хоёулаа төгсчихсэн ч гэдэг юм уу ингээл түүхтэй. Тэгээ аль болох энэ гоё мэрэгчлийг эзэмшээд хүүхдүүдээ битээ мэрэгчлээ орхиороо
энэ чинь ингээд та нарт их гоё шүү, ирээдүйтэй шүү те гэд ингээд урам хайрлаж яа те хүүхдүүдийг магадгүй 30 жил 40 жил за магадгүй намайг үхээ 100 200 жилийн дараа энийг одоо энэ шагналч юм уу энэ нь өшөө өргөн хүрээтэй хүүхдүүд энэний төлөө хүүхдүүд бас илүү мэрэлттэй болж эхлэсэй гэсэн бас алсын зорилготой. Сэтгэлийн дэм урам хайрлаж байна л гэсэн үг. Тэгээд бас тийм их бас биш. Гэхдээ хүүхдүүдийн хувьд бол боломжийн мөнгөн шагналт дурсгалын зүйлээр ингэ шагнадаг. Энэ бол миний 3 дахь хүүхэд. 3 дахь Чингүн гэж хөгтөө. Чингүн маань морин хийлч. Тэгээд Чехэд болсон Хераны нэрмжит мэрэгжлийн одоо өсвөрийн хөгжимчдийн тэмцээнд төрүүлээд ирсэн. Одоо манай бас Монголын маш ирээдүйтэй хөгжимчдийн нэг. Магадгүй нэлээд олон жилийн дараа таны нэвтрүүлгээр аргалах гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн маркетингийн менежер гэж шүү дээ. Тий. Одоо маркетинг менежер ажилладаг. Ажилдаг тий. Төрлөх сургуультай ажилладаг. Төрлөх сургуультай маркетингийн менежер хийгээд. Аа. За таны талаар нэг мэдээллүүд бол нэг иймэрхүү байна. Айхтар сенсац алга. Цаавал сенсац алга гэдэг. Урд дандаа нэвтрүүлгээр дандаа сенсацтай хүмүүс ороод үнэн худлыг дэнжлээд яг өөрийнхөө амаар энэ бол худлаа, энэ бол үнэн гэж хэлсэн болохоор та бүхэн бол үнэн худлаа гэж ярих ямар ч тийм шаардлага байхгүй болчлоо. Тэгээд ямар ч үзэгчтэй байгаль, хийлч байгаль гэж хүн ямар хүн бэ гэдгийг ямарсан чадах чинээрээ ярилцаж бас таниулсан байх гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны уран бүтээл болно тийм ээ. Ажилд чинь, амьдрал чинь бас компанид чинь бизнесийн ирээдүйн өндөр амжилт хүсье. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань үхэр жилтэй үхрийн ордны хийлж байгаль оролцлоо. Тэгээд танд баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд бас уран бүтээлчид ер нь хэнийгч бай олны танил хүмүүсийн яг ойлголтын зүрхэн дээр үүссэн нүдээ гоё цэгцэлж өгч байна. Тэгээд их сайхан нэвтрүүлэг баярлалаа намайг өрсөн. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань хийлж бас бизнесийн одоо баг бахта бизнес эрхэлсэн сайхан бүсгүй нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцлоо. Үзэгч та бүхэнд байгаль гэж хинбэ гэдгийг та бүхэн чадах чинээгээр танилцууллаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.